Сайн бацгаана уу? Би энэ удаа баллооны тунцыг хэрхэн авах талаар зааварчилгаа өгье. За, хин системийн баллоонд маш хэмжээний тунц хоримтлагддаг. Ялангуяа өвлийн үйлрэлд бол маш их хэмжээний баллоонд хоримтлагдсан тунц хин систем болон торомзын системээр дамжаад хааны газар очоод хөлдөөс болоод өглөгдөг. За, энэ маань торомзын систем буюу хин системийг бөглөөд хөлдөөд за тэгээ өвлийн үйлрэлд бол торомзны аль нэг тэнглэгүүд аль нэг барбаанууд зуурах. За, үүнээс үүдээд дуугаж хэрэх. За, 1-2 дугаар чиргүүл рүүгээ хийн явахгүй учраас 1-2 дугаар чиргүүлийн тоормос тавихгүй байх. Ийм гэмтлүүд ихээхэн гардаг учраас жолооч нар маань алхам тутамд ялангуяа өвлийн үйлрэлд байнгын тунцаа авч явах хэрэгтэй. За, тунц авахд баллон тус бүр дээрээ тунц авч клапан байдаг. За, үүнийгээ дараад за энэ мэтээр ингээд тунцаа авчиж болно. За, энэ тунц авах клапан маань ажиллахгүй болцсон байгаа тохиолдолд аваад шинээр сольж болдог. За, ер нь зогсох бүрдээ за өвлийн үйлрэлд ялангуяа зогсох бүрдээ тунцаа байнга авч явах хэрэгтэй. Анхаараарай.